Ламинар чинь жоохон шинжилж ялж байна. За. Эрхэм хүндэд энэ жил тарааг үздэг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За маш удаан хүзрийн мэрэгэн оруулахгүй ингээ үе үе би алга болдог. Яагаад тэгэхээр одоо энэ удаад бүр өмнөө илья. За үнэхээр би ингээд мэрэгэн оруулахыг хүсдэг боловч ирээл ядраал унтаад өчтдөг. Тэгээ нөх хүний нутагт одоо ястаа жинхэнэ нөгөө хар бор ажил гэдэг шиг тийм ажил ихвчлэн хийдэг болохоор өдрийн 4 цаг унтдаг. Бусад үед нь хичээл хийгээд тэгээ ажил хийдэг болохоор үнэхээр бас миний насны үнд бол үнэхээр хатуухан байдаг. За тэгээ яг сэтгэл зүрхэндээ ингээд дэлхийн одоо тэгээ одон оронд астрологид ямар сонирхолтой зүйл, хамгийн сонирхолтой зүйл юу болж байна гэдгийг сонсонгуудаа бас хүрхийг аягүй хичээдэг байгаа. За тэгээд энэ удаа хэдүүлээ. Миний одоо энэ хүү видеог бол подкаст маягаар сонсоод явчихна. За энд урд тавьсан 6 хүзэр байгаа. Сахиусан тэнгэрүүдийн хүзэр. За ойрын үед одоо танд ямар одоо зөвлөгөө өгж байгааг хамгийн сүүлд нь 6 хүзрөө нээгээд одоо харнаа. За эхний ээлжинд бол подкаст хэлбэрээ эхлүүлнэ. За тэгээд буруу зуруу ярих, сул үг ашиглах, одоо тэ мэдээж цай уух гих мэтчлэн цаас дуурах гих мэтчлэн одоо зүйлүүд гарах юм бол та нар маань авах гээх ухаанаар хандан ойлгож үзээрэй. За тэгээд би юу ярих гэж байгаа юм бэ гэхээр энэ 9 сар бол одоо энэ оны хамгийн сүүлд болж байгаа дэлхийн сонирхолтой тэнгэрийн үзэгдэл байгаа. Энэ оны хамгийн сүүлийн одоо сонирхолтой тэнгэрийн үзэгдэл энэ 9 сард болж байна. За энэ ямар үзэгдэл юм бэ гэхээр 9 сарын 7-ны өдөр одоо гайхалтай сар одоо ингээд дэлхийн сүүдэр хэсэгт нэвтэрч гэлэлцэн гүн улаан өнгөтэй одоо сар хэртэлт болох юм. Тэгээ энэ нь бол одоо нарны гэрэл одоо дэлхийн агаар мандалд орсноор орж нуглараа орсноор ийм өнгийг одоо гүн улаан өнгийг үүсгэж байгаа. За ийм бүтэн сарны хэртэлт байх нэ. За бүтэн сарны энэ 7-ны өдрийн хэртэлтийг одоо хүмүүс гараад нүдэрээ харж бас болно. За тэгээд гэтэл одоо 2-7 хоногийн дараа маш сонирхолтой бас 9 сарын 21-ний өдөр хагас хэсэгчилсэн нар хэртэлт болж байгаа. За энэ нар хэртэлтийг бол энгийн хүмүүс бол нүдэрээ харахыг бол харж зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр одоо нэлээд жоохон хурцтай байгаа. За тэгээ бас яг тэр одоо юм яг ингээд шил энтрэ ингээд зүгээд ингээд харах юм бол энэ нарны хэртэлт нь болохоор нар ингээд юм галтай хавцал одоо яг тэр хэрцэн хэсэг нь юм галтай хавцал ингээд урсж байгаа юм шиг тэгэж хуурж харагдана. Тэгэхээр яг нөгөө энгийнүүдээр биш одоо тэр нөгөө тусгай шил энтрээр харах юм бол тэг одоо илүү их харагдаж байгаа байхгүй тийм хүчтэй одоо нарны урсгал явагдаж байна гэсэн үг. За тэгээд сар нарны хэсэгчилж ингээд сар нарыг хэсэгчилж халахлахаар нарны бөөрөнд одоо дискийн хэсэг тийм сүртэй одоо нэг хавцал хэсэг үүсч харагддаг байх нь. За тэгээ нар чин өөрөө бол байнгын хөдөлгөөнтэй одоо буцалж байдаг гал штэ тий. Тэгээ хэсэг ингээд сүүдэр тусгахаар ингээд нөө нарны чин ингээд одоо нөө их гал нь ингээд оргилоод ингээд одоо урсаж байгаа юм шиг тийм хавцал үүсгэж гайхалтайгаар харагдах нэ. За их хүчтэй хоёр том үйл явдал сар наранд маань их ойрхон болж байна. За энэ нь астрологи за тэгээ астролог судлал бясалгал судлал одон орны одоо бүхэл сонирхолтой одоо мэрэг төлөв тавьдаг хүмүүс бас нэлээд сонирхолтой зүйлүүдийн нэг болж байгаа. За миний хувьд ч бас ер нь бол өөрийгөө дахин өөрчлөе гэсэн одоо бодолтойгоор энэхүү мэдээллийг оруулж байна. За бусад хүмүүсийг бас дахин өөрчлөгдөөсэй гэж бас хүсэж байгаамаа. Энэхүү мэдээллээр яад вэ гэхээр одоо нэгэн хэвийн амьдрал одоо та нар маань өнгөрсөн амьдралаа харахаар л ер нь л нэгэн хэвийн давтамж, нэгэн хэвийн залуучууд, нэгэн хэвийн охтуудтай уулзал яг л нэг өнгөрсөн одоо химнэлүүд чинь нэгэн л хэвийн байдалтай байж байгаа тохиолдолд тэрийг гоё өөрчилж шинжилж тэ эрч хүчтэй болгож өөрийнхөө зан хэрэггүй зан характер өөртөө хэрэгтэй зан характеруудыг суулгахад маш тус болж байгаа маш том энергийн
өөрчлөлт юм аа гэж хэлж болно. За тэгэхээр одоо сарны одоо энэ те сарны хэртэл дээр яах юм бэ? Одоо нөө ин ян гэдэг шиг дахиад нэг сонирхолтой юм хэлэхэд ин ян гэдэг шиг те энэ нар сар хоёр ингэж ойрхон ингэж нөгөө нэг цогцож ингэж хэртэж одоо юу яаж байгаа гэсэн үг. Нэг хэртэж ингэж сонирхолтой энергийг ойрхон гаргаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо энэ 7-ны сарны хэртэлтийн үеэр та нар ямар манифест хийх юм бэ гэхээр одоо жоохон гутранг бодлоо өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүс те ингээл нэг жижигхэн болонгууд л за би одоо ингээд дандаа л надад юм азгүй юм тохиолдож идэм дөө би лотонд ерөөсө хожиж байгаагүй юм дөө. За тэгээд ер нь бол нэг ядуу аав ээжээс төрсөн ядуу гэрт төрсөн учраас би ядуу л амьдрах ёстой байлгүй. За би ингээд 2 хүүхэдтэй гэж юм 3 хүүхэдтэй гэж юм нөхөртөө хаягдаад үлдсэн. Тэрний л буруугаас олж ингэж тэгэл одоо өнөөдөр ингэж юм сонин ч юм уу те сонирхолгүй ч юм уу юм амьдралтай байна. Ингээл хин нэгэнд бурууга өгсөн гутрангийн үзлээ хаях хэрэгтэй. Хаяхын тулд энэ одоо 9 сарын 7-ны үед шууд хайж чадахгүй шүү дээ. Энэ чинь байнгын олон жилийн давтамжаар ч юм олон сарын давтамжаар ингээд хүмүүсийн тархинд үлдсэн байдаг учраас энэ бодлоо хаяхын тулд манифест хийх нь шүү дээ. За би энэ бодлоо ингээд одоо хаймаар байна. Ингээд намайг ингээд шинэ хүн болгоод ингээд өгөөч тэ гэсэн манифестыг одоо хийж чин сэтгэлээсээ бодох нэ. За тэгээд одоо жишээ нь өнгөрсөн үеийн шүү. За өнгөрсөн үеийн аав ээжийн одоо ингээл загналт аав ээжийн доромжлол аав ээжээс болсон ямар нэгэн авсан аав ээж одоо биднэрт өгсөн ямар нэгэн траума тийм янз бүрийн зүйлүүдийг миний тархинаас бүр ингээд аваад суглаад хайж өгөөч. Би тэр хүмүүсийг одоо уучлая гэж бодохгүй байгаа аахгүй юу те бодохгүй байгаад тах юм. Би тэр хүмүүсийг уучлая гэж бодох сэтгэл зүрх надад өгөөч гэж одоо ингэж бас бяцлах нь байна те одоо нөө манифест хийх нь штэ. Хайртай одоо ханитайгаа ингээд ойлголцохгүй уудах ч юм уу те. За би одоо ингээд өнгөрсөн үеүүдэд ингээд ханыгаа их гомдоож исэн. Яг тэр нь уучлалт би чамайг өмнө нь ингээд амар их гомдоожсэн намайг уучлаарай гэд ингээ хэлэхээр нөгөө хүн чинь шууд уучлаад сэтгэл санаанаасаа тэр хүний гомдлыг ингээ гаргаа ичиж чадахгүй тий нөгөөх нь тэгж хэлж гуйж чадахгүй ч юм уу тиймэрхүү байгаа тохиолдолд бас энэ саранд одоо манифест гэх нь шүү дээ. Одоо өмнөх үеийн маань ингээд тэр хүнийг эхнэрийгээ тэр нөхрийгөө ингэж амар зовоож исэн бол намайг уучлаасаа тэр хүн чин сэтгэлээсээ намайг уучлахыг би ингээд айгүй хүсэж байна тий би ингээд алдаага засахыг ингээд хүсэж байна гэл тэр эмэгтэй ингээд одоо жишээ нь хэлэх ч юм уу тий манифестор хэлэх ч юм уу тэгээ дээрэс нөө би хэл сэтгэлээрээ үйлдчихсэн одоо нөгөө нүглүүд ааштай ингээд жишээ нь одоо хүүхдээ ахуулах ч юм уу те ингээд айгаа олон хүүхэд зулбуулаад ахуулах ч юм уу хүүхэд ахуулах гэж ярьдаг шүү дээ тиймэрхүү эмэгтэйчүүд хэрвээ бас одоо байх юм бол тэгээ тэрэндээ одоо бас мэдээж би ингээл олон хүүхэд ахуулсан надад одоо ингээ хүүхэд заяахгүй байх та гэл ингээ өнгөрсөн үедээ ингээл харамсаал те за тэгээд ийм хүмүүс бас энэ саранд одоо тэр явуулсан хүүхдүүдийн сүнсний суучлалт гуйж манифест хийх нь за ингээд намайг уучлаарай тий ээжигээ уучлаарай ингээд энэ дэлхийн ертөнцийн дээр би болох жоохт чинь одоо ингээд одоо саад болсонд үнэхээр уучлаарай надад одоо иймэрхүү шалтгаан байсан юм аа үнэхээр л юм болохгүй байсан юм аа тийм болохоор ингээд одоо тийм энэ сар маань чимэн ингээд намайг энэ одоо хэцүү энэ бодлуудаас ингэж арилгаж гаргахад минь туслаач гэж манифест хийх нь шүү дээ. За тэгээд дандаа туслаач ингэж тэгж өгөөч гэж гуйн шүү. За тэгэх болно чи намайг өршөөх болно энэ төр гэж тийм хатуу үг хэлэхээр биш дандаа зөөлөн тийм одоо тийм хайрын өнгө аясаар инэрлийн өнгө аясаар гуйх нь шүү дээ. Энэ сарнаас бол за тэгээд одоо магадгүй зарим хүмүүс ингээд би өнгөрсөнд нэлээд одоо зарим охтууд те би үнэлээд ингээд одоо явдаг тийм үү. За би айгу муухай юм ярьж магадгүй. Гэхдээ энэ саранд хамаг л нүгэл хилэнц одоо юу бэ өнгөрснөөс авсан тэр хүнд траумануудыг мартахын тулд одоо
бясалгаж манифест гэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол яг өөрийнхөө бодлын хүчээр бол бас ингээд чадахгүй удаан явсан хүмүүст одоо энэ сар бол маш том тус болно. Тэгээ дээрс нь нарны хэртэлт ингээд ойрхон болж байгаа учраас энэ сарны хэртэлт хийсэн зүйл чинь нарны хэртэлтээр алга болж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш хурдан таны сэтгэл зүй засрах боломжтой ийм манифест юм шүү. Тийм болохоор одоо нар сарны энергийг ашиглаж байгаа энэ манифестыг маш сайн бодож чин сэтгэлээсээ хийх юм бол та бүр үнэхээр гоё амьдрал танд одоо ирэх хамгийн зөвхтэй өөрийгөө хөгжүүлж засах боломж юм шүү гэдгийг та нар маань хараарай. За би одоо нөө бие үнэлж байгаа охтууд чинь мэдээж хин нэгэнд ингээл би бие үнэлдэг гэж ээжтэй авда ахтай ихчтэй найздаа нөхдөө хэлэхгүй шүү дээ. Тэгэл амар хэлбэр аргаар одоо мөнгө яаж олох уу гэж бодож байгаа л тэгэл олох нэг арга хэлбэр нь л хэвгүй. Тэгээ тэрийг ингээд одоо ингээд тэрнээс болоод одоо ингээ хүмүүс намайг буруугаар харах үедээ эсвэл бол би энэ ажлыг хиймээргүй байгаа ч гэсэн хийхээс үр аргагүй байна гэсэн тийм сэтгхүүгтэй байх юм бол тэр сэтгхүүгээ засаарай. Чи энийг хийхээс өөр аргуудаа биш чи энийг одоо ингээ хийхгүй гэж бодчихсон ч гэсэн чамд мөнгөгүй болоод тэрхээр нэг удаа хийчихэд дач гэж бодох ч юм уу те дахин нэг удаа хийчихэд дач гэж бодох юм уу. Тэр сэтэл мэдрэмж чинь чиний өмнөх одоо иймэрхүү үйлдэлүүд хийсэн давтамжууд чинь одоо ингээд тархинд чинь ингээд давтамж байдлаар үргэлжлэе л байгаа байхгүй. Тэр давтамжийг арилгахын тулд чи энэ саранд одоо юу яах хэвээр манифест хийх хэвээр би энэ зуршлыг алга болгомоор байна. Тэ одоо ингээд сар минь надад туслаач гэд нэг удаа чин сэтгэлээсээ гуйчаарай заяа. Тэгэх юм бол хэд хоногоос ингээд таны сэтгэл санаа чинь онгоогоод танд өөрт чинь одоо дараагийн бүр үнэхээр гой боломжтой ажил орж ирж магадгүй те таны хийж чадах хоббиг орчин ч юм уу тийм ажил орж ирж магадгүй. Нэг бол хин нэг аав ээж чинь ивент тэтгэх ч юм уу. За тэгээд нэг бол одоо бүр үнэхээр заяаных чинь хань чамтай те цагаан морь унсан хан хүү ирээд чамд ингээ хамаг ингээ мөнгө төгрөгөөр чинь туслаад чамайг ийм юм хийлэхгүй байх боломжийг гаргаж ирэх маш том үндэслэл юм шүү заяа. Тийм болохоор энэ саранд яг ингэж гой бясалгаад дээр нь одоо манифестлаад те ингээ сарнаас гуугаараа за би одоо ингээд яг л ингээд энэ ажлыг ингээ хиймээргүй байна те өнгөрсөнд одоо айгүй их зүйлийг ингээд буруу зүйлээр ингээд халахчихсан байна. Одоо би ингээд гоё ингээ гэр бүлтэй болоод намайг хань маань гоё ингээ хайрлаад тэг бусад хүмүүс маань ингээд намайг хайрлаад ингээд явхад миний одоо тэг сайн сайхан хүмүүстэй уулзруулж өгөх алхмыг одоо ингэж нээж өгөөч. Би энэ буруу үйлдэлийн одоо мэдж байна тэг гэд өөртөө хон буруу үйлдэлтэй нүүр тулаад энийгээ засахыг хичээх юм бол 14-5 хоногийн дараа за энэ сарын дотор те энэ 9 сарын дотор таны сэтгэл санаа чинь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөнээр таны ирээдүйд чинь өөрчлөгдөж байгаа тийм том манифест юм шүү. Энэ нар сарны энэ удаагийн нар сарны хэртэл маш чухал юм шүү. Би танараас гуйж байна. Тийм болохоор болж өгвөл хийх хичээгээрээ. За тэгээ байж байгаад одоо өөр одоо та нарт маань ингээ хүн айлгаж хүнийг зодсон тий буруу зүйл одоо зүйлд хүнийг уруу татсан нэг л би чиний буруугаас болж одоо ямар нэгэн байдлаар хүмүүс одоо бэртэж нас барсан тий гих мэтлэн том травманууд байна. Энэ травмануудаа энэ сар хэртэлтийн үеэр зүгээр л өстой намайг уучлаарай тий би одоо ингээд энэ өнгөрсөнд энэ болсон энэ айхтар ингээд одоо хүнийг гомдоож исэн зүйл за энэ айхтар одоо хүн ингээд миний буруугаас болоод өгдөх нас барах те иймэрхүү асуудлууд болж исэн болвол чин сэтгэлээсээ уучлалт энэ сарыг харж агаад те гуугаараа одоо ямархуу байдалтай гуйхвэ гэхээр сарны хэртэлт маань угаасаа сар хэртгэхээс өмнө сар хэрцсэний дараа гээд нэг хоног ингээд айгуу гоё ингээд энерги нь үргэлжлэх учраас та заавал сар хэртлийг харахгүй байсан ч гэсэн энэ 9 сарын 7-ны өдөр одоо нөө тэнгэрлүү ингээд гоё харж агаад тэр сарны одоо тэр гоё үзэсгэлэнтэйг харж агаад эдгээр зүйлүүдээ бүр чин сэтгэлээсээ хүсгэн байна. За тархин амраах нь шүү дээ ингээд хамаг муу мухай зүйлүүдээ гадагшлуулж ганцаараа сууж сайхан сартай яриад сэтгэл дотроо байгаа өнгөрсөнд байгаа тэр айгүй том травмануудаа яриад тэрэндээ өөрөө бурууга мэдрээд тэ тэрийг бас өнгөрсөн тэр зүйлээ одоо мартахыг хичээгээд
одоо ярилцах нь шүү дээ. За ингэсний үүдэн дээр таны сэтгэл санаа чинь маш гоё онгоогоо тэгээд ирэхлээр ингээд нөө энэ энерги тэр сарнаас өгж байгаа энерги таны тэр нэг айхтар гарч ирж байгаа тэр травмануудыг ингэж алга болгож одоо орчлон хорвоос ингэж устгаж дилээдэлж байна гэсэн үг байхгүй юу? Ер нь нэг бодлын ойлголтоор. За гэтэл одоо ингээд 2-7 хоногийн дараа тийм 9 сарын 21-ний өдөр нар хэртэлт болж байна. За нарны хэсэгчлэн нарны хэртэлт. Ер нь нар бүтэн хэртсэн ч хэсэг хэртсэн ч гэсэн энерги нь бол маш ойрхон одоо дэлхий рүү бууж байгаа. Яа тэгэхээр бид нар ингээд нарны гэрлэлээр тий одоо хөшгөө хаацсан байсан ч гэсэн өдөр болж байхад гэр дотор гэгээтэй байдаг штеп. Тэгэхэд нар ийм хүчтэй байхгүй юу? Ийм хүчтэй энергитэй. Бид нар гадаа ингээд хувцсгүй ингээд далаараа сэлчээд буцаа гараад ирэхэд бид нар ингээд наранд түлхэгддэг штеп. Нар ийм хүчтэй энергитэй. За тэгэхээр одоо энэ удаагийн наран дээр болж байгаа үзэгдлүүд маш их одоо хүчтэй байгаа учраас энэ хагас хэртэлт бол бас маш хүчтэй. За ер нь бол ирээдүйн хон зорилгоодыг нарны одоо хэртэлтийн үеэр манифестлнаа. За ирээдүйдээ ямар ажил ормоор байгаа юм те. За одоо байгаа ажлаа одоо солимоор байна уу? Эсвэл бол одоо энэ ажил надад нэг амар сонь тийм хүмүүсээ зэжтэй бас одоо би ч гэсэн өөрөө имийг тавсан юм л ба. Тэгээд нэг ажилд орсон чинь нөгөө ажил нь ингээд нөгөө нэг бол интерьер нь таалагдахгүй, нэг бол удирдлага нь таалагдахгүй. За нэг бол одоо хамт ажиллаж байгаа хүмүүс нь таалагдахгүй. Тэ иймэрхүү байдалтай ингээл нэг бол тоног төхөөрөмж нь таалагдахгүй гэл иймэрхүү байдалтай ингээд байгаад ах юм бол байгаад байдаг хүмүүсээ ч гэсэн ийм хүмүүсээс энэ одоо нарны хэртэлтийн үеэр өөрийгөө өөрчлөх бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр одоо шинэ энэ хүмүүс ингээд өөрийгөө өөрчилж чадахгүй ингээд ийм зуурцсан юм одоо жишээ нь гуриланд ингээд шавхагдсан байгаа даахгүй. Тэнгүүд одоо хараа та мэдхгүйгээсээ л болол танд энэ ажил таалагдахгүй хадаа. Та ажлын байран дээр хин нэгэнд дэрлэхүүлээд дарамтлуулаад ингэж явах юм бол та тэр хүнийг сайн мэдхгүй байна л гэсэн үг. Та тэр хүнийг сонирхгүй өөрөө шууд л өөрийнхөө эгогоороо энэ хүн тэнэгтэж гин гэж бодож байгаа. Гэтэл тэр хүнийг хүн рүү н ороод тэр хүнтэй зөв харьцаад, тэр хүнтэй ярилцаад ингээд үзэх юм бол танд шинэ эхлэлүүд гарч ирэх бүрэн боломжтой байхгүй юу? Тэр хүнийг таних боломжтой, тэр хүнтэй харилцаа үүсгэх боломжтой. Тэгээд ч юу нэг орсон ажилдаа удаан байж, удаан хүмүүстэй харилцаж, удаан одоо доктортой суршилтай байж тэр ажлыг сурч, тэр ажил танд таалагдана. Тэрнээс ч оронгууд бүх ажил таалагддаг юм бас биш шүү гэж гинт хэлмээр санагдчихлаа. Энэ яагаад нэг ажлын талаар ярьсан чи яагаад ингэ санагдсан юм бол? За тийм энд нэг би ганцхан хүзэр татаад ингэ чи энд нэг хүн байна. Энэ хүн шинэ одоо ажлыг айгүй ирмэлцэж бүгдийг шинжлэхийг хүсэж байгаа юм байна. Өөрийг нь айгүй их тийм ингээд нөө мөсөнд хөлтөөцсөн юм шиг нэг хэвэнд цутгацсан байна. Тэр хүнийг ингэж одоо дээд удирдлагаас нь дарамтлсан л юм шиг байна. Тэнгүүд нөгөө хүн чинь энэ мөсийг хайлуулах чадвартай тим гэдгээ мэдгүй одоохондоо явж байна. Тэгэхээр энэ удирдлагын зүгээс дарамт өгж байгаа энэ хүмүүс удирдлагатайгаа түрүүлээ ярилцаад одоо хоол моолнд одоо ингээ ордог штэ тий хамт олноороо тэгтээ илүү их удирдлагатай таалагдахыг хичээх юм бол энэ одоо ажлын энэ амар том стресс энэ зүйл алга болно гэж шүү. Ийм амархан байна. Яагаад ч гинт нэг ийм сонирхолтой юм яриад ихсэн чи иймэрхүү юм бууж ирлээ. Энэ хүн дээр анхаараарай за. Энэ одоо ажил дээр стресстэй байгаа хүн, ажилчин таалагдахгүй байгаа хүн, удирдлагатайгаа харилцаа муутай байгаа хүн, удирдлагын чинь эргэн тойронд байгаа тэр одоо хамтран ажиллагсад нартайгаа та өөрөө одоо түнжин муутай байгаа даа мэн л та. Тэгээд тэрнээсээ болоод эсвэл шинэ ажилд орсон чинь нэг тиймэрхүү сонирхолгүй байсан болоод тэгээд та энэ мөсийг хайлуулах юм байна. Ямар ч гэсэн жоохон цаг хугацаа орно. Сайнар хүлээж аваа юу ч хэлсэн битгий одоо тоо тэ өөртөө ажил би өөрөө сайхан хөөн л гэж бодож байгаа бол цаг хугацаа бүгдийг харуултай. Та чадвартай хүн бол таныг удирдлагч үнэлээс урааргүй. Та сайхан сэтгэлтэй хүн бол таны эргэн тойрны хүмүүс чинь таны энергинд угаагдаж энэ муухай хүмүүс бол хайлж л тараа. Тийм болохоор та хүлээ ямар одоо ажилдаа тасахгүй байна гэдэг чинь та тэр ажлыг сураагүй байна л гэсэн. Ажлынхаа хүмүүстэй тасахгүй байна
гэдэг чинь та тэр хүмүүсийг таньж мэдгүй байна л гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор таньж мэдэж одоо ажиллаа сурахад хугацаа хэрэгтэй. За бага хэмжээгээр энэ 10 сарыг дуустал ажиллаад өгөөрэй. За үргэлжлүүлээд тэгээд одоо манифест найз нөхдөд манифестас хийж болно. За би ингээ гоё шин найз нөхдөдтэй болмоор байна. Яг л нөгөө нэг тийм тайп таарсан тий гоё найз нөхдөдтэй болмоор байна гэж манифест хийж болж байна. За миний виз бүтээд миний ирээдүйн амьдрал илүү гоё байгаасаа тий одоо жишээ нь Америкийн виз одоо юу гэдэг ногоон картны виз, Канадын виз, Японы виз, Солонгосын виз гэл ингээл илүү гоё одоо тийм визнүүд хүсэх Европын визтэй тийм визүүд ингээ хүсэж одоо тэрэндээ манифестын наранд хийх нь шүү дээ. За тэгээ одоо нөгөө гоо сайхны одоо ингээд гоо сайхандаа сэтгэл ханамжгүй ингээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс энэ үед манифест хийж болно энэ наранд. За наранд юу ч хийх вэ гэхээр одоо наранд миний одоо тийм ингээд царай цус одоо ингээд биехаа ингээд ерөн жоохон бүдүүн тийм миний нүд одоо жижигэн одоо хамар одоо жоохон жижигэн гэдэг юм уу тийм толгой томч гэдэг юм уу нүүрний яс том шанаа том би бүдүүн байна ч гэдэг юм уу тийм иймэрхүү зүйлүүд дээр байгуулалт та би ингээ гоё олмоор байна одоо байгаагаас нэг 10% гоё олмоор байна гоё болж өгөх тэр зам мөрийг надад зааж өгөөч тийм одоо тийм мөнхийн одоо тийм гоё сайхан байх тэр боломжийг надад зааж өгөөч гэд одоо ингээд хэлэхээр цаанаас хорвоорсон энэ нарны нөгөө том хүчтэй энерги танд жоохон ингээд одоо тийм мөнгөний ажил бий болгоо гаргаж ирдэг ч юм уу эсвэл болол та нэг азар нэг гоо сайхны одоо амьлагт ажиллах хүмүүсээс гой зөвлөгөө аваад явдаг ч юм уу гих мэтлэнгээр тань руу ингэж нөө манифест хийсэн зүйл чинь баг багаар орж ирээд та одоо гаргалгаагаа гаргах болно яг яавал би илүү өнөөдрийнхөөс 10% 20% илүү хөөрхөн болох юм бэ гэд ингээ бодож байгаа бол иймэрхүү манифест хийх юм бол танд одоо илүү хурдтайгаар ингээд те гоё өөрийгөө өөрчлөх боломж гарч ирж байна. За тэгээд зарим хүмүүс бас ингэдэж штэ би нөө ерөөсө хайрыг мэдэрч үзээгүй би хайрыг мэдэрч үзмээр байна. Хайр гэдэг чинь яг юу юм бэ гэд тэнгууд бас энэ наран бас те энэ би ингээд маш ирч хүчтэйгээр ингээд маш томоор маш гайхалтайгаар энэ хайрыг мэдэрч үзмээр байна. Надад хайрыг мэдрүүлж хайр гэж яг юу байд юм бэ гэд одоо яриад заяа. Энэ манифестуудыг дандаа ингэж нартай, сартай ярих нь шүү заяа. За энэ нэг зүйлийг хэлэхэд нартай ярихдаа та нар нөгөө одоо өөрсдөө сүдэр хэсэгт сууж агаад тэгэнгүүт нар ингэж чулуун дээр туссан нарны одоо ойлт байгаа штэ нарны чулуун дээр туссан нарны хэсэг энэ тэнд одоо болж өгөл цэцэрлэг түрээлэн л ороод уучлаар найтах гэдэг. Яа. Уучлаарай болж өгөл цэцэрлэг түрээлэн одоо ургамал модтой хэсгүүд рүү ороод ингээл навчны завсраар тусж байгаа навчнуудын завсраар тусж байгаа нар моднуудын завсраар тусж байгаа нар ингээд нарны гэрлүүд аа штэ тэр гэрлүүдийг харж байгаа яриараа заяа ганцаараа тэр гэрлүүдтэй яриад нар минь чи ингээд надад энэ зүйл дээр ингээд ирш хүчтэй болоход нь туслаач энэ зүйл дээр гоо сайхантай гоё байхад нь туслаач гоё найз залуутай гоё хөөрхөн найз хүүхэнтэй болоход нь туслаач тийм намайг ингээд өөр хүн болгож өөрчилж өгөөч те ингээд би одоо хуучин муу зуршлуудаа ингээд хайж байна. Тэгээ яагаад тэгэхээр нөө нэг 9 сарын 7-нд ер нь муу зуршлуудаа сэтгэл дотроо гуйнаг готрлуудаа хайцсан учраас энэ хараа тэр гуйнаг готрлуудаа яриад ингээд хайчгаар би чинь жоохон ингээд хөнгөрчин заяа хөнгөрсөн тэр үедээ ингээд 14 хоног ингээ явж авах хугацаанд таны бич улам гоё ингээд хөнгөрөөд байна. Би ингээ муу зуршлаадаа хайж байгаа да хаяндаа би одоо ингээд саранд хилээд ингээ гуйцсандаа энэ дэлхийн ертөнц надад одоо миний хуучин бүтэхгүй болохгүй байгаа энергиудыг угааж байгаа даа гэж бодоод ингээд 14 хоногийн дараа ингээд 14 хоног яваад ах нь шүү дээ. Тэгэнгүүт 14 хоногийн дараа нарны хэртэлт гараад ирэнгүүт та амар гоё уучлаарай их гоё хөнгөн болсон байна. За тэгээ энэ гоё хөнгөн болсон байгаа үедээ та ирч хүчийн тухай манифесттэй хийгээд эхлэх нь шүү дээ. Би гоё найз залуудаа болмоор байна те би гоё найз бүсгүйтэй олмоор байна. За тэгээ би гоё сургуульд ормоор байна. За би шалгалтны нөгөө синдромтой хөлтөд шүү дээ. Одоо айгуусаа их хичээлээ хийж байгаа ернээс шалгалт болохоор дандаа дүн дээр муу аваад байдаг тийм азгүйтэй.
эсвэл шалгалт болохоор сандраад ингээд тэрвэрсээ тархины амжилтгүй тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм хүүхдүүд юм уу тийм залуучууд байх юм бол одоо ингээд намайг ингээд шалгалтын дээр ингээд ундаг тэр айдас тэр одоо тэрийг бүр байх болгож өгч би айгүй ирч хүчтэй ингээд шууд ингээд шалгалтандаа 100% анхаарад одоо сурч мэдэж авсан зүйл ингээд гаргахад одоо их ирч хүч надад өгч одоо мэрэгэн ухаан ирч хүч өгч ингээд туслаарай тий алтан шаргал нар миний одоо энэ ирч хүчийг бий болгож өгөөрэй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд манифестэлж бясалгана тэгээ сайн найз нөхөд гуйж болно дандаа ирч хүчийн ирээдүйн гоё ирч хүчийн тухай нарнаас одоо гуйхан. За тэгээ хэдүүлээ одоо 6 хүзэрлүүгээ оръё. За 6 хүзрийн тоонууд ярина та нар маань сонголт байна. Энэ бол Тэнгэрийн элчин ойрын 2 сард өгж байгаа мессеж байгаа. За энэ хүзрийг гаргах чинь. За тэгэхээр эхнийх нь 9 дараагийнх нь 3 3 3 3. За дараагийнх нь 1 6 1 6, дараагийнх нь 1 1, за дараагийнх нь 2 4 2 4 гэсэн тэгш тоо байна. За дараагийнх нь 3 8 3 8 гэж 6 дахь хүзэр маань ингэж гарч байна. За та нар маань хүзрээ нэг хайхтар эргэлцгүйгээр сонгогчоорой. За их богинохон мессеж байгаа. Тэг 2 сард өгч байгаа мессеж ахална. За ингээд нэгдүгээр хүзрийн сонгосон хүмүүс маань мессежэндээ тавтаа морилоорой. За энэ тоог ингээ харж байхад ер нь бол өөрийгөө хайрлах гэж байна л да. Тэнгэрийн элч та нарыг бол өөрийгөө хайрлах гэж байна. Бүх хүмүүст хайрлуулахыг хүсэх юм бол бүх хайрыг мэдрэхийг хүсэх юм бол та эхлээд өөрийгөө хайрлах гэж. Тэгээд нөгөө манифест энэ айгуу сайн хий өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэсэн мэдээ явуулж байна. За магадгүй өнөөдөр та энэ миний энэ хүн те видеог үзэж байгаа бол энэ 9 сарын 2 тон ин ян үйлдэлийг те миний одоо хэлж байгаагаар бол энэ ин ян гэдэг нь одоо нэг гал ус те тэнгэр газар гэдэг шиг дандаа хоёр эсрэг зүйл байдаг. Тэрэн шиг өнгөрснөө явуулаад ирээдүгээ гоё одоо те ихтгэл дүрэн өөрчлөөрэй. Тэгэх юм бол таны одоо те бусдад хайрлагдахыг хүссэн бүх зүйл чинь биелнэ гэж сахиусан тэнгэрүүд магадгүй надаар хэлүүлж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрж байна. За 2 дугаар хүзрээ буюу 3 3 3 3 3 гэсэн сонголт байна. Та бол одоо тэнгэрийн илгээсэн одоо тий бурхан тэнгэрээ таныг одоо ингээд газар дэлхийрүү илгээсэн ч юм уу тиймэрхүү одоо надад шууд тэгж бууж байна л та тиймэрхүү юр бусын хүү юм аа тийм болохоор өөртөө итгээ таны хийж байгаа бүх зүйл чинь одоо тий одоо биелэх болно таны хийж байгаа бүх зүйл чинь үнэн бодож юм аа таны хийж байгаа одоо бодож байгаа зүйл бүхэн чинь зөв юм аа гэд танд өөртөө итгээ гэсэн итгэлийг одоо юу яаж байна сахиусан тэнгэрүүд өгч जैन. Тэгэхээр та ирэх 2 сард өөрийнхөө хийж байгаа зүйлдээ итгэл дүүрэн байх нэ. Тэгээд энэ итгэлээрээ та бусад олон зүйлийг өөртөө авч одоо тэг хуримтлуулах боломжтой байна шүү. Тэгэхээр ирч хүчтэй өөртөө итгэлтэй байгаарай гэж байна. За 3 дугаар хүзэр буюу 1 6 1 6 гэсэн хостоо байна. За энэ маань болохоор тэнцвэрийг одоо бэлэгдсэн тоо. Тэгэхээр нэг дотоод амжилт ба одоо тий гадаад амжилтын түлхүүр нь бол ерөөсөө л таны амьдралын тэнцвэр юм аа. Тэгэхээр та өөрөө одоо амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд бол дотоод өөрийнхөө хувь хүн тий одоо миний нөгөө яриад байсан шүү дээ нөгөө ингээд сайн одоо 9 сарын 7 21-нд болох ч байгаа энэ зүйл энэ хүзрүүд яг л энэтэй холбоотой уншигдаж гарч ирээд их юм. Энэ холбоотой л аваалаа тэгж байгаа хальтаа би нөө хүзрөө дэлгэчээс дараа нь ингээд нөө юмнуудаа ярьж байгаа байхгүй одоо ингээд юу болох вэ яах вэ гэсэн чинь л яг л ингээд гарч ирчихлээ л да. Тэгээд ер нь энэ сар нарны одоо тэг үзэгдлийг ашиглаад өөрийнхөө дотоод хүнээ өөрчилчихөө тэгээд дотоод хүнээ өөрчилчих юм бол таны гадаад ертөнц чинь маш амьдрахад амархан байх болно л гэж. За тэгэхээр энэ 9 сарыг энэ хоёр манифестыг та хийчих. Тэгэх юм бол таны амьдрал үнэхээр гоё болно. Би бол амлаж байна. Чин сэтгэлээсээ та хамгийн гол нь хийгээрэй. Тэгэх юм бол үнэхээр гоё болно. За 3 дугаар 4 дугаар хүзэр маань 1 1 1 гэсэн хүзэр байна. За тэгээд шинэ эхлэлүүд баа л да. За одоо ерөөсөө л энэ хүзрийг сонгосон хүмүүс маань тий эх 2 сард шинэ эхлэлүүд бүр үнэхээр их байна заяа. Яа ямар гоё юм бэ. Хамаг биений үс ингээ арзаж штэ.
би бүр өөрийнхөө хийж байгаа үйлдэлтэй бүр үнэхээр ихтгэл дуран гоё болчлоо. За ингээд энэ 9 сарын манифестыг хийгээд шинэ эхлүүлээрээ. Үнэхээр нар сар нэг хэртэлтийг ашиглаарай. За нэгin тог сонгосон хүмүүсээ та нар бол яг хуу та нар бол шууд өөрийгөө манифестлж чаддаг мундаг хүмүүс байна. Энэ нэгin тог сонгосон хүмүүс мундаг хүмүүс байна. Маш их шинэ эхлэл байна. Хосын харилцаан дээр, ажил төрөл дээр, хувь хүн дээр те энэ дотор дандаа шинэ эхлэлүүд явагдах юм одоо. Ямар сонир дискотой бэ гэж. За ингээд 5 дугаар хүзэр маань 2 4 гэсэн хүзэр байна. Бүтээлчээр илэрхийлгэнэ. Одоо магадгүй энэ одоо хүзрийг сонгосон хүмүүс ямар нэгэн байдлаар жоохон хөшинг байдалд орсон. Юм хүлээгээд ээж магадгүй ямар ч зүйлийг жоохон ингээд хийхээ урд нь жоохон болгоомжлоод байдаг ч юм уу те ийм болох юм уу ийм бүтэх юм уу за алдчихвал яанаач гэдэг ч юм уу те ингээд болгоомжлдог хүмүүс айгүй их байгаад тах шиг байна. За тэгээд та нар одоо ирээдүйд чинь айгүй олон тийм боломжууд дахин гарч ирнэ. Тийм болохоор ерөөсө битээ санаа зовоо гэж энэ ирэх 2 сард танд айгүй их боломжууд орж ирж байна. Энэ үзрийг сонгосон хүмүүс те одоо бүтээлчээр сэтг одоо шинэ ажлаа шинжилье гэж бод харилцаагаа шинжилье гэж бод өөрөө ихлэ төрүүлээд хийсэн үйлдэл чинь одоо тийм айгуу тийм одоо бүтээлч байх юм бол таны одоо боломжууд араас орж ирнэ гэсэн сахиусан тэнгэрийн зөвлөгөө байна. За ингээд 6 дахь одоо хүзэр маань 38 тэгс сондоо гэсэн хүзэр байна. За таач ер нь бол айгуу тийм тэнгэрийн хамгаалттай гэх юм уу одоо дээрээс үгдээс ч гэх юм уу эсвэл та өөрөө шашин шүтдэг хэрэгс центр шүтдэг хүн бас байж магадгүй эсвэл бол одоо өөр бусад шашин шүтдэг ч юм уу тэг тэнгэрлэг шүтлэгтэй хүн байна. Тэгээд таны одоо тэг бүгдийг хамгаалж байгаа та ингээд зоригтойгоор юмнуудаа хийл гэж тийм ерөөсөө л та бол хамгаалтанд амьдарч байна. Тэгээд ингээд одоо ямар ч муу мухай зүйл тань дээр ирэхгүй те дандаа сайн сайхан зүйлүүд ирэх болно. Тийм учраас та ингээд таныг ингээ удам сударчин те таны итгэж байгаа тэр одоо шашин шүтлгүүд те одоо итгэж байгаа итгэл үнэмшил чинь таныг ер нь өөрийг чинь ингээ хамгаалаад ерөөсөө муу юм ойрт болохгүй байна. Тэгэхээр та одоо тийм муу хүмүүстэй таарахгүй ажил төрөл дээр ч гэсэн муу хүмүүстэй таарахгүй гадаа гудамжинд ч муу хүмүүстэй таарахгүй одоо нэг өгцөн хүнээс илүү амьд хүнээсээ гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо муу хүмүүстэй ерөөсө таарахгүй муу мухай зүйлтэй таарахгүй нэ л гэсэн үг. Тэгэхээр эх 2 сард бол бодож санаж байгаа зүйл чинь те одоо эргэн тойронд байгаа одоо нэг хүмүүсийг нэг яаж ч надад нэг тийм юм орж ирлээ хүмүүсийг нэг шижиглэхдээ энэ хүн тэгсэн байна уу энэ хүн намайг ингэж байна уу тэгэж байна уу гэд нэг шижиглэх үйлдэлүүд байдаг да. Тийм үйлдэлүүд одоо байгаа болвол тэр хүмүүсээсээ битгий тэр хүмүүс бол магадгүй сайн хүмүүс байж магадгүй нөгөө талаараа та хамгаалтанд байгаа учраас тэр хүмүүс тань руу муу санаагаар ойртож чадахгүй гэсэн үг. За тийм байна. За ингээд 6 өдрийнхөө би ингээд нэг шинэ юм нуулаа ингээд хийсэн. Хийж одоо ерөнхийд нь шинэ хоббитой болж байгаа. Ингээд өнгийн лаанууд хийж ингээд яг одоо өөрийнхөө хийсэн лааны энергийг хүзрэндээ шингээгээд видеонд шингээж оруулъя гэж бодоод ингээд гоё шинэ лаанууд хийж байгаа шүү. Дараагийн мэргээр гоё шинэ зүйлүүдтэй уулзахлаа гэж амлаж байна. За ингээ өнөөдрийн видеонд анхаарал тавьсан найз нартаа маш их баярлалаа. Тэгээд авах гэхийн ухаанаар хандаж надтай одоо тэ ингээд миний видео хүлээдэг хүмүүсээс байдаг намайг чин сэтгэлийн өглөөргнаас одоо тэ хүлээж хурдан юмаа хийхэд яадаг итгэвчтэй бай гэдэл нэг хөөрхөн бүсгүй бас ингээл намайг дандаа манифестлж өгдөг. Тэрэндээ бас маш их баярлалаа. Намайг сонсож байгаа ах гэж бодож байна. Олон хүмүүс намайг мотивацлж тэ манифестлж мотивацлж ингэж сэргээж өгдөг. Тэгээд дандаа надад баярлалаа гэж хэлдэгт маш их баярлалаа шүү. Тэгээд та нарын маань ирч хүч байгаа болохоор би энэ их хүнд ажлыг хийгээд тэгэл өдөр хоногийг ингээл бас
гоё өнгөрөөгөөд ингээд гоё амьдарч байгаа хаа гэж боддог шүү. Тийм маш их талархаж байна. Хүлээдэгт маш их баярлалаа. Бас их хүлээлгэгт минь их уучлаарай. Тэгээ олон уучлалыг хүсье. Тэгээд гэхдээ нэг уулзахдаа чанартай үнэн бодит чин сэтгэлийнхаа бүх углуурганаас бүх зүйлийг гаргаж байгааг минь ойлгоорой. Тэгээд авахгийнхээ ухаанаар хандав зэрэг subscribe хийгээд гүн хүмүүс маань subscribe хийгээд надад тусалаарай. За нөгөөтэйгүр одоо жишээ нь жоохон энэ удааг ашиглаад энэ 9 сарыг ашиглаад муу буруу зуршилтай байгаа найз нарыгаа өөрчлөхийг хүсэж байвал тэр найз нарынхаа одоо тарих оюун санаа бодолд нь нөлөөлөрөө одоо жишээ нь түрүүн би яриадсан шүү дээ. Энэ яад чи айгүй их юм биеийн үнэлэлт айгүй их болцсон юм уу хашийн одоо надад түрнээс өшл тийм юм бодогдоод миний санаа зовоогдох юм. Тэгээд иймэрхүү охтууд энэ төр байх юм бол та нар маань юунд ч битээ санаа зовоо тий. Алуу би нэг энэ хүмүүст зориулаад нэг 2 хүзэл татъя. Сэтгэл нь хэцүү байгаа. Буруу юм хийж байгаа ч гарч чадахгүй байгаа. Охтуудад юу ч хэлмээр байна. За ингэж шүү. Одоо тэ ингээд өөрөө ингээд одоо тэ боол зарцуулаад тэ одоо ингээд өөрөө ингээд одоо өөрийнхөө биеэр бүх зүйлийг ингэж хийгээд тий амттай шимттэй бүхнийг өөртөө биш бусдад өгөөд ингэж амьдрах байгаа тэр их зовлон одоо удахгүй дуусах юм байна. Тэгээд та жаргах боломж маш их байна. Тийм болохоор битээ санаа зовоо тий энэ 9 сарын манифестыг хийчихээ би одоо тэрийг хэлээ. Тэгээд хэрвээ ингээд жоохон буруу замаар явж байгаа бие үнэлэх гээд байгаа тийм охтууд ч юм уу үнэлж байгаа тий тэр охтууд жоохон муухай юм яриад байж магадгүй уучлаарай. Зарим хүмүүс маань намайг уучлаарай. Гэхдээ энэ яаж ч миний тарих толгонд айгүй их эргэлдээд байна. Ийм найз нар байх юм бол энэ найз нартай чиний ирээдүйн амьдралд маш сайхан зүйлийг тохиолдно. Энэ одоо хийж байгаа үйлдэл чинь үйлдэлээ засаж залруулахын тулд тийм гоё гайхамшигтай зүйл хийхин тулд энэ манифестыг хийгээд өгөөч гэд тэгээд ингээд хийчих юм бол чамаас алдах юм байхгүй. Хэрвээ чи ингээд хийгээд чин сэтгэлээсээ хийгээд чин сэтгэлээсээ өөрийнхөө буруу үйлдэлээ одоо тийм ингээд ойлгоод энийгээ засаж залруулаа ирээдүйд сайхан амьдрахыг хүсэх юм бол боломж байж бас болно шүү дээ. Ямар ч хэсэн хийгээд үз. Тэгээ хэрвээ хийх юм бол багаагаар чамд гоё өөрчлөгдөх боломж ирээд тэгээд нөгөө цагаан морь унсан хан хүү эрэнгүүтээ чамайг муу бүх үйлдэлээс чинь сух татаж гаргаад чамайг үлгэрийн гүнж болох боломж байгаа гэд байж болно шүү дээ. Миний найз хийгээд үзээч гэж хэлээд найз нараа үлгэрийн сайхан гүнж олгож амьдруулаарэ. За ёо. Тэгээ үнэхээр тэгэх байх гэж би бол бодож чинь тэгинж гэдэгт итгэлтэй байна. Тэгээд энэ одоо бусдад үйлчлэх энэ үйлчлэл биш өөрт чинь бусдад хүн үйлчлдэг болох үе удахгүй ирнэ. За тэгээд энэ бол ерөөсөө л нэг world card-ын за одоо хороо ертөнцид чи үзэх ёстой юм а үзэж явнаа тий. Яг л одоо нийгмийн энэ одоо Монголын ч гэх юм уу, Европын ч гэх юм уу, Азийн ч гэх юм одоо энэ нийгмийн үйл явдлаас болоод чи ингээд энэ гоё ингээд нэг тийм бага эдэр залуу насандаа ч юм уу иймэрхүү одоо хүний муу сайныг таньж байгаа нэг хэлбэр бас байж байгаа юм шүү. Тэгээ энэ бол төрх хугацааны асуудал. Энэ асуудал чинь одоо дуусаад чи өөрийгөө олох, өөрөөрөө байх тийм мөн чанар чинь бий болж гарч ирж байна. Чиний хуучин бүхэн чинь одоо өнгөрсөн байна тий. Энэ яа бас л одоо цагт яг ийм байгаа даахгүй 2 сарын дараа ийм гоё тий болно. Чиний амьдралыг чи эргэл эхэлж байна гэж энэ world card байна. Шинэ амьдрал чинь удахгүй эхэлж байна. Тийм болохоор хичээгээрээ өөрийнхөө төлөө хичээх, чин сэтгэл эрмэлзэл хүсэл тэмүүлэлтэй байх юм бол яа болохгүй юм гэж байх үнэхээр гоё явах гэдэг. Сэтгэл өвдөдсөн чинь тийм зүйл бас байхгүй байна. Өвдөх хэрэггүй юм байна. Үнэхээр гоё хариулт нь бол үнэхээр гоё гарч байна. Та одоо л ийм л байна. Тэгээ одоо энэ 2-3 цагийн дараа ийм гоё болох нь дээ. Шинэ амьдралын чинь мөчлөг эхэлж байна. Хуучин зүйлүүдээ хай хийж байгаа хуучин хийж ирсэн өнөөдрийг хүртэл хийж ирсэн зүйлүүдээ хаяад өөрийнхөө дотоод хүнээ өөрчилж чадах юм бол үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй. Бүр энэ хорвоог уярах юм мундаг гайхалтай дэлхийн хүн болох нэ тий. За тэгэхээр ингээд
өнөөдрийн одоо видеогоо ингээ өндөрлөё. За удахгүй бас танарт одоо гоё тий бүр чин сэтгэлээсээ гоё сонирхолтой видеонуудыг оруулж туслахыг хичээнэ. Баярлалаа. Баяртай.